дараачийн нэг ажил бол морины ийм хөшөө. За энэ нөгөө бид нар баруун бүсийн хурд одоо манай аймагтай тогоож байгаатай холбогдуулаад Увс аймгийн 100 жил бас давхар тогоож байгаатай холбогдуулаад энэ морины хөшөөг морины одоо барайны газар дээр бас ингэж тогтчулж өгье гэж. Энэ бол ганцхан морины биш, ийм цогцлбор ийм хөшөөнүүд бий болох юм. Тэгэхээр энэ дээр бас сайхан зураг хөргөө даруулдаг ийм одоо аятаа тухтай орчин одоо бий болох юм аа гэж Цэнгэр тэнгэрийн хөлөг гэдэг ийм нэртэй морины цогцлбор хөшөөг одоо Увс аймгийн уугуул зүүн говь сумын харьяат Улаанбаатар хотод ажиллан амьдарч сууж байгаа Монгол улсын тод мандаа уяаж аж үйлдвэрийн гавьяат ажилтан бичээрэн далаагва одоо болон далаагван хөө улсын хурлын гишүүн дөнгөж сая одоо шинэхэн болсон Монгол улсын алдарт уяаж Батбаяр гишүүн маань бас өнөөдөр бидний ажиллагаанд хүрсэн ирсэн. Тэгээд энэхүү эрхмүүд маань өнөөдөр гэрүүлийнхээ зүгээс 500 сая төгрөгөөр энэхүү одоо цогцлбор хөшөөг за дээр нь одоо хурдан морины азаргын уралдааны байр шагнал болох 117.5 сая төгрөгийг бас давхар одоо нэмж хандуулахаар ингэж амласан байж байгаа. Ингээд одоо иргэн шүлдээ болно. Далаа хата баярлалаа гэдэг бас таамаг юм.